Сайн байцгаана уу? Намайг Наранбатын Солонгоц цэцэрлэг гэдэг. Би Төв аймгийн Замар сумд төрсэн Queen Group-ийн үүсгэн байгуулагчаар ажиллаж байна. Хажуугаар нь хүүхрээ доктортой хөгжлийн боловсролын хүрээлэнд дэд тэргүүний ажлыг хамт хийж сэтгүүлч мэрэгчлээ. Сэтгүүлч мэрэгчлийг сонгочоод төгсчөөд би өөрийгөө бас тухайн үед ерөөсө болоогүй гэж үзчихсэн. Тэгээ энэ явцдаа миний хамгийн анхны гараа бол боловсролын төслийн удирдагчаар ажиллах тийм боломж олцсон. Бид нар яг Монгол хүн гэж юу ямар үндэстэй хүн байдгийг одоо биднэрт юу дутагдaltaй байгаа бид алийг илүү сайжруулах хэрэгтэй гэдэг дээр хүүхдийн цэцэрлэгийн жишг үзүүлэх төсөл байсан. Тэгэд энэ төсөл дээр би ажиллаад ер нь бид нар илүү өргөн хүрээнд маш талаацтай ажлуудыг хийх хэрэгтэй юм байна. Нийгмийн бүх салбар өөрөө сайхан байх нь хүний хөгжлөөс хамаарах юм байна. Гэд энийг одоо би өргөжлүүлээд явж байгаа. Илүү их өргөжөөд Монголд нийгмийн шинэ хөгжлийг бүтээн байгуулахад Монгол хүний өөрийнх нь үн цэнийг нэмэгдүүлэхэд тэр боловсролын системийг шинжлэхдээ бид нар эрдэмтдтэй хамтарч ажиллаж эрдэмтдийн зөвлөлийг бид нар байгуулад хөх хүрээ нэртэй доктортой хөгжлийн боловсролын хүрээлэн байгуулад ажиллаж байгаа. Манай гэр бүлийн хүмүүжил ямар хүмүүжил байсан бэ гэхээр улс үндэснийхээ төлөө ямар нэгэн сайн зүйл хийх ёстой гэдэг хүмүүжлээр хүмүүжүүлсэн байсан. Тэгээд гадны улс орнуудтай харьцуулаад ер нь Монголын ямар бүтээгдэхүүнийг бид нар брэнд болгож хөгжүүлж болох болцоотой вэ гэд бид нар үүн дээр 2 жил гаруй судалгаа хийсэн. Тэгээд судлаад үзэхэд ер нь манай Монгол улс бол дэлхий дээр байж байгаа хамгийн нэн эртний усанд тооцогддог ийм үн цэнтэй бүтээгдэхүүн байдаг юм байна. За дээрэс нь энийг бид нар гадны зах зээлд таниулахад хүртээмжийн хувьд бол маш хүртээмжтэй байж чадах юм байна гэд бид нар судалгааныхаа ажлыг бүр илүү лавшруулад гүнзгийрүүлсэн. Энэ брэнд бол өөрөө нөлөөлөгч брэнд байх хэрэгтэй мэн гэж хэлсэн. Тэгээ бид нар концепттай хайр гэж нэр өгөөд энэ концепцаа бид нар одоо хятадын бүх мууж хотуудад манай хайр брэнд төвөх болчихж байгаа. Тэгээ энэний цаана юу гэж харж байгаа гэхээр бид нар бүтээгдэхүүнээр дамжуулаад монголчууд дэлхийн хүн төрөлхтөнд бид нар хайраа түгээж байгаа юм байна гэж тэр өнцгөөс хардаг. Усны хэрэглээ зөв болоод ирэхээр бид нар эрүүл чанартай амьдрах тэр үндэслэл маань ингээ бий болчихоо л гэсэн үг. Хайр бүтээгдэхүүн нь болохоор эрдэсчүүлсэн учраас бид нар яг тодорхой тунтай бас хэрэглүүл илүү тохиромжтой байна. Тэгэхээр өдөрт бол одоо 0.5-аас 3 удаа өглөө өдөр орой гэж хэрэглэж чигдэж чинь усныхаа хэрэгцээ эрсцээс авах хэмжээг ингээд хамаарчдаг. Түүнээс усыг их л уугаад байвал бас сайн гэсэн ойлголт биш. Яаж уух нь гэдэг нь маш чухал. Энэ хайр гэдэг энэ сайхан чандман эрдэнээр бид нэр төмөн олныг ундаалгаж байгаа болохоор бид нэр өөрсдөө сэтгэлээ гэгээрүүлж ариусгачаад тэгээ бүтээгдэхүүндээ өртөг. Тэгэхээр энэ процесс манай үйлдвэрлэлийн бүх дамжлага дээр явагддаг. Энэ бол бидний хамгийн нандин одоо нууц жороод илэглээ. Тэгээд эрдэмтдээ бид нар хамтраад за одоо бид нэр өдөр тутамдаа ямар эрсцийг илүү одоо авах нь шаардлагатай байдаг юм бэ гэд эндээс төлхөө бид нар цайрыг сонгож авсан. Тэгээд цайр маань болохоор яг хүний дархлааг дэмжихэд илүү их оролцдог. За би эхээс тавуулаа манайх дандаа охтууд бас хийж байгаа зүйлүүд маань яг тэр эмэгтэй хүүхэдтэй айлын хүмүүжил хийж байгаа одоо ажил бизнес бүх юмдаар нь харагддаг юм шиг санагддаг. Энэ бизнесийг эхлүүлэх болсон шалтгаан ч гэсэндээ ер нь нийгмийн сайхан болгоход бидний оруулж болох бодиттой хувь нэмэр ямар байж болох вэ гэдгийг л харсан. Бэрхшээлийг харах юм бол бид нар хизээч амжилтанд хүрч болж чадахгүй. Хайр бүтээгдэхүүнээр дамжуулаад тэр өөрсдөө хайрладаг, бие биенийг хайрладаг хүмүүсийг бүтээх гэж юу зорж байгаа. Шантрахаар зүйл бол маш олон тохиолдсон. Тэр том зах зээл рүү бид нар гарчихсан. Монгол гэдэг нэрийг бид нар гаргаж ирнэгээ зорьсон учраас тэр зорилго маань одоо хүртэл яг энэ амжилтын өмнө биднийг авчирсан баг. Цаашдаа ч гэсэндээ бид нар яг энэ итгэл үнэмшлээр илүү хийж байгаа зүйлээ маш чамбааруулад илүү наривчлах юм бол монгол хүмүүс бол хийж чаддсан байх гэсэн бүрэн итгэл бол төрөөд байгаа.
ковидээс үүдээд бас бид нар зогсон байдалд орчиж байгаа. Тэгэхээр энэ нөхцөл байдлаа бид нар бас илүү давуу талтай болж ашиглаад дотоодынхон хэрэглэгчдээ зориулсан хайр брендийг худалдаанд гаргаж эхэлсэн байгаа. Одоо бид нар Улаанбаатар хотынхон 6 бүс дээрээ ажиллаж байгаа. Тэгэхээр хүмүүс илүү бас ойрхон байх үүднээс бүсийнхэн хэрэглэгч рүү илүү их хандж байгаа. Сүлжээ дэлгүүрүүдэд бол ороод эхэлсэн явж байгаа. Тэгэхээр хүмүүс маань хаанаас ч хамаагүй худалдаж авах болцоотой л гэсэн үг.